Охортон бяцхан фиксикууд бидний дотны найзууд Нүдний шилээ зүйлэчиг олж харахгүй зэ хинийч нүдэн дурдгааргүй тийм л бяцхан жалууд гэхдээ фиксикууд гэдэг нь Томас томноцтой гэхдээ фиксикууд гэдэг нь Томас томноцтой гэхдээ фиксикууд гэдэг нь Томас Фиксикууд томноцтой 47 дугаар анги. Мөнгө цуглуулдаг сав. Димдимич чи яагаад мөнгө дими хаяад байгаа? Би хаяагүй. Харин хурааж ин. Энэ чинь мөнгөний гахаа. Хүү, дахиад 2 рубль. Надад энэний царай нэг л таалагдахгүй байна да. Нэг л сэжигтэй чи мөнгө чинь алга болохгүй гэдэгт итгэлтэй байна уу? Итгэлтэй байна. Мөнгөө нэг л хийсэн бол буцаагаад авч чадахгүй. Нэг ч копек өгөхгүй. Ямар харамч юм бэ? Симка чамд мөнгө цуглуулдаг савны тухай ярьдаггүй юм уу? Мөнгө цуглуулдаг савыг хүмүүс задгай мөнгөө цуглуулах гэж хийжээ. Харин том мөнгө нь сейф ашигладаг. Энэ бол тусгай цоочтой том төмөр авдар. Ийм савыг юугаар ч хагалж чадахгүй. Хамгийн том сейф банкнд байдаг. Энд хүмүүс мөнгө бас бусад үнэт зүйлээ хадгалдаг. Банкнд бүр сейфэн өрөөж байдаг. Энийг мөнгө цуглуулдаг савч гэх аргагүй. Энэ бол бүхэл бүтэн агуулга. Чи юу нь яах гэж мөнгө цуглуулдгийг? Би дугуйд тишүүр авна. Тэгээд их мөнгө цуглуулах хэрэгтэй юу? Мэдгүй ийшээ харах боломжгүй. Зүгээр л онгойлгочих. Энэ онгоохгүй. Зөвхөн хагалж л болно гэсэн үг. Тэгвэл хагалчих л да. Үгүй, хайран байна. Би дараа нь юунд цуглуулах юм? Гинт дугуйд тишүүрэнд хүрчих юм билүү? Үгүй яах вэ? За яах вэ? Чиний мөнгийг би тоолчихъя. Тэдиш. Хөх, димдимич. Энд ямар их мөнгө байна гэж? Мөнгө зөвхөн зоосон биш. Янз бүр байдаг. Урд нь хүмүүс дун, ангийн ус, бүр тотны өдөөрч солилцоо хийдэг байжээ. Төмөр мөнгө мэдээж хамаагүй хялбар л да. Гэхдээ цаасан мөнгө бүрч хялбар. Нэг цаасан мөнгө хэдэн зуун, хэдэн мянган зоосыг орлож чадна. Зөвхөн олон тэгтээ хэвлээд л болно. Одоо бол цаасан мөнгө зоосгүйч тооцоо хийдэг болсон. Хэрвээ та банкнд мөнгөтэй бол зүгээр дэлгүүрт очоод банкны картаа үзүүлээд юм худалдаж авч болно. Харин банк дараа нь дэлгүүртээ тооцоо хийчихнэ. Илүү хялбар. За яасан? Тоосно уу? Тэгэхээр нэг мөнгө, хоёр мөнгө. Зогсоороо ноолыг. Юу 2 мөнгө вэ? Чи яаж тоолоод байна? Мөнгө тоолох биш, дээрх тоог нь тоолдог байхгүй юу да? Тэгээд л хэлчихгүй дээ. Үгүй, би тоолч чадахгүй юм байна. Би ч гэсэн ойлгосон. Гараад ирээ. Чаддаггүй. Мөнгөөрөө шат хийгээд үзтээ. Би хийж байна. Энэ саваа надуулаад үзтээ. Одоохон. Намайг даачглаа. Буцаага тавиа. Энэ бүр дими юм байна. Ахаага битгий оролдоо те. Ноолыг тисч байгаарэ. Би чамд уяа унжуулъя заа юу? Гар хүрдгүй. Болдгүй. Юу гэж димдимич? Ахаага хагалчих. Юу? Ахаага хагалчихаа. Хайрын штэ. Би харамсалтай биш үү? Чи ч гэсэн харамсалтай. Аль нэгийг л өрөвд. Димдимич чи миний найз мөн үү? Мөн. Тэгвэл гахаага хагал.
яах вэ? Ноолыг бэлдэж вэ? Ноолыг чи зүгээр үү? Зүгээрээ. Яах. Баярлалаа дэмдэмэж. Баярлалаа найзаа. Зүгээр дээ. Одоо чи хичнээн мөнгөтэйгөө тоолж чадхаар боллоо. Үгүй дээ, тоолох ч хэрэггүй. Тэртээ тэргүй тишүүрт хүрэхгүй нь харагдаж байна. Нэр нөө харамсалтай л юм. Гэхдээ чамд шинэ мөнгөний гахаа авах мөнгө байна шүү дээ. 47 дугаар ангид өгсөн. Гэхдээ фиксикүүд гэдэг нь Томас Томноцтой. Гэхдээ фиксикүүд гэдэг нь Томас Томноцтой.